үзэгчдээ MBC News мэдээллийн хөтөлбөрийн баасан гарагийн дугаар эхлэж байна. Мэдээллийн товчхонд анхаарлаа хандуулна. Боксын улс төр клуб нээлттэй хэлээ. Үйлчлэлтэй бэлтгэл хангах ажлын хүрээнд өмнөх сум 25 тонн өсөлтөд байна. Эрүүл мэндийн дэд сайд Бямсар нь Уус аймагт ажиллаж байна. Цалин гайруулгыг татвар төлөгчдөөс шалтгаан нутлах баримтаа бүрдүүлж 11-р сарын 15-ны дотор татврын хэлцээр ирнэ. Тогтвортой хөгжил тэгш оролцоо өвчүүлгэн боллоо. Эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгээд анхаарлаа хандуулна. Мэдээ эхлэж байна. Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр аймгийн спортын ордонд боксын Увс нур клубын нээлттэй өчигдөр боллоо. Мэргэжлийн боксын ижбэр нэрэнхтэй болсноор Увсын хүүхэд багчууд боксоор хичээллэх боломж бүрдэж байгаа юм а. Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр аймгийн спортын ордонд мэргэжлийн боксын ижбэр нэрэнхтэй болж өчигдөр нээлттэй хэлээ. Боксын Увс нур клубын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд болон Олимпийн аврах хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Бадар ууган цэргийн дуу үжгийн чуулгын гослол дуучин Монгол Улсын гавьяат жүжигчин Батбаатар нар оролцлоо. За өнөөдөр их сайхан өдөр болж байна. Өчигдөр үгээс одоо Ус аймгийн аймагт маань одоо үстэй боксын анхны клуб нэгдэж байна. Энэ удаа яг харахгүй Монгол Улсын маань топ 4 спортын одоо дээр байдаг энэ спорт Ус аймагт маань одоо нэгж байгаа одоо миний бие оролцож байна. Тэгээд энэ засаг дарга бацаахан засаг дарга одоо өөрийнхөө мөрийн хөтөлбөрт бас Ус аймагт өмнө одоо байгаагүй спортуудыг одоо нэгснийхаа хүрээнд одоо бокс одоо ханд авиралт мөн одоо байт харваа гэсэн спортуудыг ингэж аймагтаа нээж байгаа одоо спортын салбарын зүгээс бас хуваасаа болон спортын олимпийн орны нэрийн хүмүүс талархал илэрхийлмээр. Тэгээд энэ сайхан Увс нур боксинг клубын нээлтэнд оролцоод энэ клубээс цаашдаа одоо олимпийн аврагад олон төрлийн гаргалтгай гэж одоо бас өрөөж байна. Одоо чинь альва зүйлийг одоо эхлүүлэх нь одоо хамгийн чухал байдаг. Тэгээд өнөөдөр ингээ сайхан хааштай хамтарч одоо санал бодлыг одоо манай засаг дарга маань бас надад тавьсан байгаа. Энийг одоо цаашдаа хэрэгжүүлж мөн одоо энэ цаашдаа энэ дасгалжуулагчийн асуудлыг бас сайн ярилцж байгаа, сайн засгалжуулж авах хүсэлтэйгээр одоо хэлсэн байгаа. Тэгэхээр энийг бол бид бүхэн анхаарч хамтарч ажиллана гэж бодож байгаа. Аймгийн засаг дарга мөрийн хөтөлбөртөө спортын шин төрөл болох бокс, байт харваа усны спорт, ханан давилтын спортыг хөгжүүлэх зорилт тавьсан бөгөөд зорилтын биелэлтийн хүрээнд энхүү боксын Увс нур клуб нээлттэй хэлээ. Увс аймгийн хүүхэд залуучууд 2019 он гарсаар таквондогийн төрлөөр Аз твээс 16 улсын аврах шалгаруулах тэмцээнээс 33 медаль хүртээд байгаа юм. Энэ үеэр Олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсын гавьяат тамирчин хөдөлмөрийн баатар Бадар ууган Олимпийн боловсрал ба бие бэлтгэрийн хүмүүжил болзот уралдааны танилцуулга, ач холбогдол, олимпизмын үзэл санаа, биеийн тамирын спортын шинжлэх ухааны хөгжил, биеийн тамирын багш сургууль хүмүүжүүлэх судалгаа шинжилгээний арга зүйн өөрчлөлт, хөгжлийн талаар хэлэлцэж, Увс ховд Баяуулгын аймгийн олимпийн зөвлөлийн удирдах ажилтнууд болон Увс аймгийн ерөнхий боловсролын сургуулийн бүх биеийн тамирын багш нарыг сургалтанд хамрууллаа. 2016 онд одоо ажил аваад тэгээд шинэ төрлийн спортыг хөгжүүлэх одоо ийм зорилт тавьсан. За үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тэгээд энэ шинэ төрлийн спортод одоо бид нэр ярилцж байгаад за Увс аймагт тохирох спорт бол нэгдүгээрт одоо өндөр уултаа тийм учраас одоо уулын спортыг ханан давирах спортыг одоо хөгжүүлье гэж нэг шийдсэн. За дараагийн спорт бол боксing спорт. Увсчууд бол бас бие бэлтгэрийн хувьд за тэгээд бас тэмцэх чадварын хувьд бол бас боксing спорт бол манай аймгийн хүүхэд багчуудад бол бас тохирох ийм спорт юм байна гэж сонгосон. За дээр нь байт харвааны спортыг бол бас бидэнд сонгосон. Олимпийн хорооны Монгол хүмүүст одоо уламжлалт одоо харвах одоо энэ эрдэмд бол бас генд нь байгаа учраас бидний байт харвааг Увс аймагт хөгжүүлье. За дөрөвдүгээр спорт бол Увс аймаг бол бас олон нуур голуудтай. Тийм учраас усын спортыг хөгжүүлье гэж ингэж шийдсэн. Тэгээд усын спортын хувьд бол бид нь одоо усан бассейныг энэ 2018-19 онд ажлыг эхлээд усан бассейн фитнесийн төвийг одоо 4.3 тэрбум төлөөгөөр байгуулагдаад одоо барилгын ажил энд явж байна. Байт харвааны спортыг энэ жил одоо байт харвааны холбоотой хамтраад гэрээ байгуулсан аймгийн засаг дарга. Тэгээд энэ байт харвааны холбоо бол 10 ном одоо нийлүүлээд тэгээд Увс аймагт одоо байт харвааны салбар холбоог нь байгуулад ингээд энэ ажил бас эхэлж байгаа. За энэ боксинг спортыг бол бид нь бас одоо ингээд
шинэ нэрийг худалдаж аваад тэгээд Увснуур боксинг клуб гэж байгуулж байна. Тэгээд одоо бас бид нэр одоо мэрэгжлийн багш дасгалжуулагчаа бэлтгээд явж байгаа. Тийм учраас одоо Увс аймгийнхаа хүүхэд багчуудаас сонгоод бокс спортоор хичээлэх сонирхолтой амжилт гарах боломжтой энэ хүүхдүүдээ сонгож бидний бокс спортод нь одоо анх удаага хичээллүүлж эхэлнэ гэж одоо бодож байгаа. Увс аймагт одоо энэ боксын ирийн гэдэг бол бас түүхэндээ анх удаа одоо энэ зааланд зоогдож байна. За бокс тоглохыг ирингэн дээр одоо хажуунаас нь одоо энэ хүүхдүүд бас анх удаага харж байна. Өөрөөр хэлбэл одоо анхны одоо шинэ спортын нээлтийг өнөөдөр хийж байна. За энэ спортын нээлтэнд Монголын үндэсний олимпийн хороо бол ач холбогдол өгч байна. За ерөнхий нарийн бичгийн дарга Монгол улсын хөдөлмөрийн баатар Гавьяа Тамирчин олимпийн аварга Инкбатын Бадар ууган маань бас одоо ирж одоо энэ нээлтэнд оролцож байгаа ач холбогдол өгч байгаад бол бид нар маш их баяртай байна. Дээр нь баруун ховд Баян Үлгийн Увс аймгийн биеийн тамирын мэрэгчлэтнүүдэд өнөөдөр 60 гаруй хүмүүст одоо бас олимпийн хорооноос сургалт зохион байгуулна. Энэ сургалт бол одоо олимпизмыг түгээн дэлгэрүүлэх одоо үйлсэд хийгдэж байгаа, баруун бүс нутагт хийгдэж байгаа маш том ажил. За Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга одоо Увс аймагт одооноос 10 жилийн өмнө ирж ирсэн байгаа. Талигаач Гавьяат Дамдан багш маань одоо 10 жилийн өмнө ажиллаж ирсэн. Одоо олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга одоо бас тэр болгон зав зайн болохгүй хөдөө орон нутагт явж амжихгүй анх удаага бас Увс аймагт ирээд одоо ажиллаад ингээд биднэрт бас туслаа явж байгаад нь бид маш баяртай байна. Манай Бадар уугны ээж нь одоо манай Увс аймгийн өндөр хангаа сумын бас Увс нутгаас гаралтай учраас манай Бадар ууган бол бас олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн даргын хувьд одоо бас эднэрт тусалж байна. Бид одоо энд их баяртай байна. За Баян Үлгийн аймгийн биеийн тамирын спортын газрын дарга одоо бас ирсэн байна. Энэ хүн өөрөө бол боксийн мэрэгчлээ байна. Олон улсын хэмжээний мастер. Тэгээд бас Баян Үлгийн аймгийн биеийн тамирын спортын газрын хамт олондоо бас баярлж байна. Хөршийн аймгийн маань биеийн тамирын спортын газрын дарга ирээд бидэнд бас боксийн спорт хөгжүүлэх дуршлагаа хаваалцаад бидэнд туслаа явж байгаа баяртай байна. Инхүү боксын Увс нуур клуб нь ягдснээр тулааны спортод захиур хаглах, хүүхэд залуусын нойргоо хөгжүүлэх, их спортод амжилт үзүүлэх боломжийг бүрдүүлж өгч байгаа юм а. Дараагийн мэдээ Монгол Улсын засгийн газрын 285 дугаар тогтоол аймаг сумын засаг даргын үйлчлэлийн бэлтгэл ажлыг хангуулах үүрэг чиглэлийн хүрээнд өмнө говь сум 25 тонн өвс бэлтгэсэн бөгөөд нэмж 10 тонныг бэлтгэж авах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Монгол Улсын засгийн газрын 285 дугаар тогтоол аймгийн засаг даргын үйлчлэлийн бэлтгэл ажлыг хангуулах захирамжийн хүрээнд өмнө говь сум сумын аюулгүй нөөцөд 25 тонн өвс бэлтгэн аваад байна. Зуншлага сайхан болсонтой холбоотойгоор өмнө говь сумын малчид доод талд нь тус бүр 2 машин өвс бэлтгэж авсан талаар сумын засаг дарга ярьж байлаа. За мэдээж бол одоо үйлчлэлтийн бэлтгэлийг бол маш сайтар хангадаг болсон сумууд. Ер нь Монгол Улсын засгийн газраас хүнс хөдөж ахын яамнаас аймгийн засгийн хамгаалалт газар аймгийн хүнс хөдөж ахын газраас бол биднэрт бол тодорхой үүрэг чиглэл өгч үйлчлэлтийн бэлтгэлийг бол маш сайн хангуулдаг болж байгаа. За энэ жилийн тухайд бол манай сум бол одоо нэг 25 тонн өвс одоогийн байдлаар бэлтчихсэн байна. 10 тонн өвс нэмж бэлдэн ингээд 35 тонн өвсийг бол одоо бэлтнэ. 25 тоннаа бол татаад авчихсан байна. 10 тонныг бол татж явахд бэлэн болцсон. Одоо нэг 2-3 хоногийн дотор бол ирнэ. За энэ сумын засгийн хамгаалалт газрын хашаан дотор бол одоо өвсөө бол ингээд турваачихсан байж байгаа. За ингээд ерөнхийдөө бол эвлжилт хүндрэх тал руугаа хандах юм бол бид бас гэрээтэй аж ахуй нэгж байгаа. Тэндээсээ бол бас хөнгөлөлттэй үнээр яг одоо аймагт зарагдж байгаа тэр үнээр нь бол бид нар бол Оросын хорголжин тэжээл улаан кевгийг бол бас малчд иргэдтэй нийлүүлж байгаа. Тэр бол бас сумынд одоо зарагдж байгаа үнээс 2-3 мянган төгрөгөөр татвар зарагддаг. Сүүлийн 2-3 жилийн хэрэгцээ хангасан бас сэтгэлд нийцсэн ажлын нэг болж байгаа. За бусад одоо төсвийн байгууллагуудын хувьд бол одоо эвлжилтийн бэлтгэлийг бол маш сайн хангалаа. Малчтын тухайд бол өөрсдөө бол маш сайн хадгална авсан. Энэ жил бол одоо ерөөсөө Монгол орны бүхэл нутгийг хамарсан их сайхан туслан боллоо. Увс нутгийн хэмжээнд ч гэсэн одоо тэр энэ гэх юмгүй бүх нутгаар сайхан туслан болж. Одоо манай сумын иргэд хөдөлмөрчид энэ Ахмад настай хүмүүс малчид ярьж явах нь бол 1993 оноос хойш бол ийм хэмжээний одоо бороо орж, ийм сайхан дэлгэр зам болж, ийм сайхан өвс нөгөө ерэн гараагүй байна гэж ингэж ярьж байгаа. Тэгэхээр энэ жил бол ховдын голын хадлан бол ер нь айл болгон 2 машин шахуу өвс авсан. Тийм байгаа. Маш сайн авсан.
Үйлдэлт хүндрэх төлөв ажиглагдвал гэрээтэй аж ахуйн нэгжээс хөнгөлөлтөй нөхцлөөр хорголжийн тижэл улаан хэвийг авч малчдад нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд 25 тонн өвсөн дээрээ нэмж 10 тонныг бэлтгэж авах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Дараагийн мэдээ халдвар төвчнөөс сэргийлэх хянах үндэсний хөтөлбөрийн хүрээнд Тэмбэг устгах айн 8 дугаар сарын 1-ээс эхлэн орон даяар хэрэгжиж байгаа бөгөөд аяны үйл ажиллагаанд хяналт хийх, дэмжлэг үзүүлэх, удирдлагаар хангах зорилгоор Эрүүл мэндийн дэд сайд Бэмсүр нь 11 дугаар сарын 4-өөс 8-ны хооронд Ус аймагт ажиллалаа. Халдвар төвчнөөс сэргийлэх хянах үндэсний хөтөлбөрийн хүрээнд Тэмбэг устгах айн 8 дугаар сарын 1-ээс эхлэн орон даяар хэрэгжиж байгаа бөгөөд аяны үйл ажиллагаанд хяналт хийх, дэмжлэг үзүүлэх, удирдлагаар хангах зорилгоор Эрүүл мэндийн дэд сайд Бэмсүр нь 11 дугаар сарын 4-өөс 8-ны хооронд Ус аймагт ажиллалаа. 11 дугаар сарын 4-5-нд Эрүүл мэндийн газар нэгдсэн эмнэлэг мөн хөшрөлт өрхийн эрүүл мэндийн төвийн Тэмбэг устгах үйл ажиллагааны хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, ийм онцлогын ханган нийлүүлэлт, эмчилгээ илрүүлэг үзлэг, хавьтлын илрүүлэлтэд зэрэг чиглэлээр дэмжлэгт хяналт үнэлгээ хийж, үр дүнг нь аймгийн засаг даргыг болон холбогдох удирдлагуудад танилцуулсан юм. 11 дугаар сарын 6-нд сумын засаг дарга, сумдын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нарт Тэмбэг устгахын арга хэмжээний хүрээнд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа болон цаашид авч хэрэгжүүлэх ажлуудын талаар уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 11 дугаар сарын 7-нд Наранбулаг суманд халдварт болон халдвар тус өвчний эрт илрүүлэг үзлэг зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцаж Тэмбэг устгах арга хэмжээний хүрээнд сум багийн төвшин тулгамдж буй асуудал болон цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, үр дүнтэй сайн ажилласан сумдын засаг дарга нарыг эрүүл мэндийн салбарын шагналаар шагнаж урамшууллаа. За халдвар төвчнөөс сэргийлэх хянах үндэсний хөтөлбөрийн хүрээнд Тэмбэг устгах арга хэмжээ 8 сарын 1-ээс эхлэн Монгол улс орон даяар хэрэгжиж эхэлж байгаа. За энэхүү арга хэмжээний хүрээнд эрүүл мэндийн дэд сайд болон холбогдох хүмүүс бол эрүүл мэндийн салбарын хэмжээнд тухайн арга хэмжээ хэрхэн хэрэгжиж байгаа талаар хяналт үнэлгээ хийж ажилласан. За 11 сарын 4-нд бол холбогдох хүмүүс эрүүл мэндийн газар, аймгийн нэгдсэн эмнэлэг болон өрхийн эрүүл мэндийн төвийн төвшөнд Тэмбэг устгахын арга хэмжээний хэрэгжилт, эм онцлогын ханган нийлүүлэлт, эм тариа, эмчилгээ, үйлчилгээ болон хяналт, тавьтилрүүлэлт гэх мэт олон зүйлүүдээр бол хяналт үнэлгээ хийж тухайн хяналт үнэлгээний үр дүн бол аймгийн засаг дарга болон холбогдох удирдлагууд танилцуулсан байгаа. За өмнө 11 сарын 6-нд бол эрүүл мэндийн дэд сайд, сумын засаг дарга болон сумын эрүүл мэндийн төвийн дарга, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар болон эрүүл мэндийн салбарын холбогдох хүмүүст бол тус Тэмбэг устгахын арга хэмжээний хэрэгжилт яагаад эхлэх болсон, өнөөгийн төвшин Монгол улсад яаж хэрэгжиж байгаа, Ус аймагт төвшин хэрэгжилт ямар байгаа талаар бол хэлэлцүүлэг уулзалт зохион байгуулж ажилласан байгаа. Эндээс бол энэ хэлэлцүүлэг уулзалтын үр дүнд бол манай сумын засаг дарга нар болон эрүүл мэндийн төвийн дарга нар бол хэрэгжүүлж байгаа явцад тулгамдж байгаа асуудал, үүсэж байгаа бэрхшээлүүд болон цааш дараач хэрэгжүүлэхэд юун дээр анхаарах талаар бол санал бодлоо холбогдох санал бодлоо хэлж олвол тодорхой хариултууд бол авч ажилласан байгаа. За 11 сарын 7-нд бол бид өхөн Наранбулаг сумд бол халдварт болон халдвар бус төвчний эрсдэлгшин зүйлийг илрүүлэх үзлэг шинжилгээг бол зохион байгуулж ажилласан. Энэ бол 19 сард бол Цэлэнгэ аймагт энэ томоохон үзлэг сургалтыг бол зохион байгуулсан байдаг Монгол улс. Тэрнүү жишээн дээр бол тулгуурлаж зохион байгуулахыг бол зорж ажилласан байгаа. За мөн бол тухайн сум багийн төвшөнд энэхүү илрүүлэг хийхэд тулгамдж байгаа асуудлууд, мөн эрүүл мэндийн салбарын зүгээс анх шатны нэгжүүдийн тулгамдж байгаа асуудлын талаар хэлэлцүүлэг уулздаг бол бас сумын засаг дарга нар багийн иргэдтэй бол бас хэлэлцүүлэг уулздаг зохион байгуулж санал болон солилцсон иймэрхүү өдрүүд бол болж өнгөрсөн. Ингээд холбогдох үр дүн шийдвэрүүдийг бол эрүүл мэндийн дэд сайд Бэмсүр болон холбогдох ажлын хэсгийн хүмүүс бичиж тэмдэглэж аваад бол тухайн урд нь хариулахаас гадна дараагийн шийдвэрийг бид бүхэн төхөөр бол ярилцдаг орсон байгаа. Аймгийн эрүүл мэндийн газраас Тэмбэг устгах аяны хүрээнд эрсдэл бүлгийн 5143 хүний доохын шинжилгээнд хамруулж 9 байгууллагын 707 хүнд Тэмбэг өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар эрүүл мэндийн боловсрол олгох сургалт явуулсан бөгөөд мөн 19 байгууллагын сурталчилгааны самбар хүлээлгийн танхим өрөө тасалгаанд Тэмбэгээс урьдчилан сэргийлэх сэдвүүд сурталчилгааны материалыг байршуулжээ. Аймгийн спортын ордонд боксын улс нур клубын нээлттэй өвчигдөр боллоо. Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр аймгийн спортын ордонд нь мэргэжлийн боксын ижвэр нь иргэдтэй болж улсын хүүхэд багчууд боксоор хичээллэх боломжийг хүнээглээ. Боксын клубын нээлттэй үйл ажиллагаанд оролцохоор Олимпийн аврах хөдөлмөрийн баатар Гавьяат Тамирчин Бадрууг нь
Сэргийн дүү хүчгийн чуулгын гослол дуучин Монгол Улсын гавьяатай жүжигчин Батбаатар болон Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн спортын сувгийн зурглаач сэтгүүлч Тэмбаг хүрэлцэн ирсэн байна. Ус аймгийн хүүхэд залуучууд 2019 он гарснаар таеквондогийн төрлөөр Аз ТВ-с 16 улсын аврах шалралт тэмцээнээс 33 медаль хүртээд байгаа. Ийхүү тулааны спортод цахиур хагалах хүүхэд залуусын өөрийгөө хөгжүүлэх их спортод амжилт үзүүлэх боломжийг бүрдүүлж өгсөн сайхан үйл явдал өчигдөр боллоо. Цагуурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 11-р сарын 8-9-нд Алтан ангааны уулархаг нутаг 10 нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх төлөвтэй байна. Иймд зам даваагүй хаагдж шалтархаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлж анхааруулж байна. Мөн цаг агаарын мэдээллийг цаг тухай бүр сонссон мэргэжлийн байгууллагаас өгчгүй сэрэмжлүүлэг анхааруулгыг дагах тээврийн хэрэгслийн жолооч нар хол ойрын замд гарахаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин шатхууны нөөцтэй дулаан хувцастай зорчих, иргэд малчид болзошгүй эрсдлээс үрдчлэн сэргийлж, салхи шуурганд тойрох малтагаа өрөвдөх эрсдлээс үрдчлэн сэргийлж, малаа өөр бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа. Хүн ам орон сууцны 2020 оны тоолгын улсын комиссийн ажлын хэсгийн ээлжтэй уулзалт үндэсний статистикийн хороонд боллоо. Уулзалтаар хүн ам орон сууцны тоолгын улсын комиссийн нарийн бичгийн дарга үндэсний статистикийн хорооны хүн ам нийгмийн статистикийн газрын дарга Амар бол байшин орон сууцны тоолгын үржилтэн дүүн хүн ам орон сууцны 2020 оны тоолгын зохион байгуулалт онцлог бэлтгэл ажлын талаар танилцуулсан юм. Мөн тооллого эхлэхэд 60 хоногийн хугацаанд холбогдох мэдээллийн сангийн үзүүлэлтүүдийн бүрэн нөхөлт, мэдээллийн чанар үнэн бодит байдлыг сайжруулах, төрийн байгууллагуудын мэдээллийн сангуудыг уялдуулах, аймаг нийслэл, сүм дүүргийн тооллогын комисс, төр төвчөөний бүрэлдэхүүнд ажиллаж буй албан хаагчдад хүн ам орон сууцны тооллогын майстер төлөвлөгөөний үйл ажиллагааны дагуу нэгсэн чиглэл өгөх зэрэг цаашид хийж үүсдэг ажлын талаар хэлэлцэж үүрэг даалгавар өглөө. Нийслэл Улаанбаатар хот өвсөн байгуулагдсан 380 жилийн өмнө бүтээлч ажлын хүрээнд Монголын уламжлалт үндэсний өв соёлын илэрхийлэл болсон Монгол гэрийн тухай зурагт мэдээллийг агуулсан Монгол гэр өв соёл товхмол бүтээлийг нийслэлийн засаг даргын ивэл дор хэвлүүллээ. Монгол улс ЮНЕСКОгийн соёлын бие төс өвийг хамгаалах тухай конвенцэд 2005 онд нэгдэн орсон байдаг. Тус конвенцэд нэгдэн орсноор ойрын орны нутаг дэвсгэр дээрх соёлын бие бүс өвийг хамгаалах түгээн дэлгэрүүлэх үүргийг хүлээдэг лээ. Монгол улсын засгийн газрын тогтоолоор соёлын бие төс өвийг хамгаалах хөтөлбөрийг 2023 он хүртэл баталсан. Энэ ажлын хүрээнд хийсэн томоохон ажлын нэг бол Монгол гэр өв соёл бүтээлийг нийслэлийн засаг даргаас дэмжин хэвлүүлсэн хэрэг болсон юм а. Төрийн мэдээлэл эмэгтэйлийн 2019 оны 42 дугаар дугаар хэвлэгдэн гарлаа. Тус эмэгтэйд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх шинжилсэн найруулга хуулийг нийтлсэн байна. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зарчим үндсэн чиглэл зохион байгуулалт төрийн болон төрийн бүс байгууллага олон нийтийн оролцоог тодорхойлох замаар гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын эрх зүйн үндсийг энэхүү хуулиар тогтоож буй бөгөөд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил нь гэмт хэрэг зөрчлийн тухай мэдээллийг судалсны үндснээр гэмт хэрэг зөрчил үлдэгдэхэд нөлөөлж байгаа шалтгаан нөхцөл хүчин зүйлсийг тогтоож түүнийг арилгахад чиглэсэн эдийн засаг нийгэм эрх зүйн болон зохион байгуулалтын бусад арга хэмжээний нийлбэр цогц хэмээн хуульд тодорхойлжээ. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зорилго нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах хүний эрх хэрэгжүүлөө, төр хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг гэмт талхалгаас хамгаалах нийгмийн дэг журмыг бэхжүүлж иргэний ухамсар соёлыг төлөвшүүлэхэд оршиж байгаа юм. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахдаа хууль дээдлэх, хүний эрх хэрэгжүүлээг хүндэтгэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил цогц төлбөрт уялдаа холбоотой байх төрийн байгууллага албан тушаалтны шийдвэр гэмт хэрэг зөрчил гаргах шалтгаан нөхцөлийг бүрдүүлэхгүй байх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлэх арга хэмжээ судалгаа, шинжилгээ, шинжилгээ ухаан, техник технологийн орчин үеийн ололт амжилт, шинэ мэдлэг төвөндөслөн гаргасан байх, зардал өрөө хожийн хувьд үнэлэлттэй байх, олон нийтийн оролцоонд төтөвшүүлсэн хэрэгцээ шаардлагад нийцсэн байх, төрийн байгууллага албан тушаалтны гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд хуульд заасны дагуу оролцох үүрэгтэй бөгөөд төрийн захиргааны болон хууль сахиулах байгууллага үйл ажиллагаанд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг тэргүүлэх чиглэл болгох зарчмыг баримтлан гэж тусгажээ.
Дараагийн мэдээ аймгийн татварын хилтэст 2-3 дугаар улирлын татварын тайлангаа ирүүлээгүй, татвар төлөгчдийг тайлан ирүүлээгүй шалтгаан нотлох баримтаа бүрдүүлж 11-р сарын 15-ны дотор татварын хилцээр эрхийг анхаарууллаа. Заасан хугацаанд ирүүлээгүй тохиолдолд зөрчлийн хуулийн дагуу 1.5 сая төгрөгөөр торгох хуулийн хариуцлага хүлээлгэх юм байна. Аймгийн татварын хилцээс аж ахуй нэгж албан байгууллага хуулийн этгээдийн татвар төлөх хугацааг албан ёсоор зарладаг. Татвар төлөгч иргэд аж ахуй нэгж байгууллагууд татварын ерөнхий хуульд заасны дагуу татварын тайлангуудаа хуулийн хугацаанд ирүүлэх ёстой. Аймгийн татварын хилцээс 3 дугаар улирлын тайланга 10 дугаар сарын 20-ны дотор хүлээн авсан бөгөөд 97.7% нь татварын тайлангаа ирүүлсэн байна. Гол нь ирүүлэх ёстой 2 тайлангаас гэхдээ тус бүр нь 105-107 буюу 200 гаруй аж ахуй нэгж татвар төлөгчид тайлангаа ирүүлээгүй байгаа юм. Татварын ерөнхий болон дагалдах хуулиудыг өнгөрсөн онд шинжилсэн бөгөөд шинэ хуулийн төсөл татвар төлөгчдийг орлого, хэмжээ, үйл ажиллагааныхын чиглэлээр 3 сегментэд хуваасан бөгөөд татварын тайлан хүлээж авах, хяналт шалгалт хийх, эрсдэл тооцоох зөвлөгөө өгөх гэх мэт үйл ажиллагааг сегмент бүрт ялгаатай байдлаар зохицуулахар тусгасан байдаг. Тухайлбал бичил сегментэд 50 сая хүртэлх орлоготой татвар төлөгчид багтах бөгөөд 95% нь тайлангаа ирүүлсэн байх ёстой юм. Жижиг сегментэд 50-аас дээш орлоготой татвар төлөгчид багтах бөгөөд 98% нь тайлангаа ирүүлэх ёстой бол дунд сегментэд багтаж буй татвар төлөгчид 100% татварын тайлангаа ирүүлэх ёстой байдаг гэнэ. 10 сарын 20-ны байдлаар бид нэр 3 дугаар улирлынхаа хүлээж авбал зах тайлангуудаа татвар төлөгчдөөс хүлээж авсан. Яг тайлангийн эрсдэл нь 94-өөс 94.3-аас 94.7% байгаа ч гэсэн одоо тайлан ирүүлээгүй татвар төлөгчид байна. Тэгэхээр гол одоо үндэс нь 2 төрлийн одоо татварын тайлангаар бол аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан, суудхан нэгийн тайлан бол нэг нийтдээ 105-аас 107 татвар төлөгч нар тус бүрдээ штэ 2 төрлийн тайлан дээр тайлангаа ирүүлээгүй юм байдалтай эрсдэлтэй байна. Тэгэхээр татвар төлөгч маань татварын ерөнхий хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж татвар төлөгч өөрөө тайлангаа татварынхаа тайлагнаж ногдуултаа татварынхаа ногдлыг өөрөө хийдэг байгаа. Тэгэхээр татвар төлөгч нар тайлангаа ирүүлэхгүй байна гэдэг нь нэгдүгээр татварын ногдолтой холбоотой. Бид нар бол сегментээрээ нийт одоо аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 2200-аад аж ахуй хуулийн этгээд байгаа. Эднэр маань ингээд бичил жижиг дунд гэсэн сегментэд хойрлогдож байгаа. За бичил сегменттэй бол одоо бага орлоготой 50 сая хүртэлх орлоготой аж ахуй нэгжүүд хамаарч байгаа. За эднэр нь бол 95%-аар одоо тайлангийнхаа эрсдлийг хангах стандарттай. За жижиг татвар бичил жижиг сегментэд хамаарагдаж байгаа татвар төлөгчид маань 50-аас дээш одоо орлоготой татвар төлөгчтэй байгаа. Эднэр бол 98%. За дунд сегментийн татвар төлөгчид маань бол 100% одоо тайлангаа тайлгнасан байх тийм стандарт шалгуур үзэлцтэй байдаг. Тэгэхээр одоо манай татварын ерөнхий хууль заасны дагуу удаа тайлангаа ирүүлэхгүй байгаа нэг төрлийн зөрчлийг одоо олон удаа нэг буюу түүнээс дээш давтсан татвар төлөгчдийг одоо олон нийтийн мэдээллийн хэрэгслэр дамжуулан тэр одоо зөрчлөлийг найрлуулах ийм залтайгаа тэрний дагуу бид нэр 3 дугаар улирлын байдлаар 2 дугаар улирлын байдлаар тайлангаа ирүүлээгүй байгаа татвар төлөгчдийг одоо бид нэр олон нийтийн одоо мэдээллийн хэрэгсэл хэвлэл мэдээллийн хэрэгслэр дамжуулан энэ зөрчлөлийг найрлуулах зорилгоор нэрсийн явуулж байгаа. Аймгийн татварын хилцээс удаадараа татварын тайлангаа ирүүлээгүй болно. Нэг төрлийн зөрчил олон удаа гаргасан татвар төлөгчдийг хэвлэл мэдээллийн хэрэгслэр дамжуулан нэрсийн явуулсан бөгөөд 2-3 дугаар улирлын тайлангаа ирүүлээгүй татвар төлөгчид 11-р сарын 15-ны дотор татварын хилцээс дээр тайлан ирүүлээгүй шалтгаан нотлох баримттайгаа ирж тайлангаа илгээж торгуулийн эрсдлээс сэргийлэх боломжтойг татварын байцаагч нар санууллаа. Манай цахим тайлангийн систем маань урд улирлынхаа тайлан илгээгээгүй бол одоо дараагийн улирлын тайлан явагддаг. Урд сарынхаа тайлагнаагүй бол энэ сарын тайлан илгээгддэггүй тийм шалгуур үзүүлэлттэй байдаг. Тэгэхээр хүмүүс ерөөсөө энийг нэг л одоо татрын одоо гэлтэс аж ахуй нэгж хуулийн этгээд байгуулад өгсөн юм шиг одоо тийм байдлаар хандах гэдэг нэг үг хэлэхэд манай байцаагч нар бол одоо тайлангийн эрсцэн үеэр бол хагас бүтэн сайн амралтын өдөр гэхгүй
бүхээр сууж тайлангийн ярьцаа хангуулах гэж нэгдүгээр тайлангийн ярьцаа хангуулна, хоёрдугаар нөгөө татвар төлөгчөө зөрчлийн хуулийн дагуу ногдуулж байгаа торгуур шийтгэрээс эрсдлээс хамгаалах зорилгоор дахин одоо ярьж тайлангийн ярьцыг хангуулж байгаа. Нэгэнт хуулийн этгээд болж байгаа юм чинь хүлээх ёстой үүрэг хариуцлага хүлээх л ёстой. Энэ хуулийн этгээд болчоор амар өндөр хариуцлагатай хуулийн хүлээсэн үүрэг үүд нь бол өндөр байгаа гэдгийг тухайн хуулийн этгээд байгуулж авах үед тухайн иргэн бол маш сайн ойлгох ёстой гэдгийг анхааруулж байна. Удирдлагын тайлан таслахаар одоо ирүүлэхгүй байх юм бол зөрчлийн хуулийн дагуу сая 500 мянган төгрөгөөр торгуулах юм эрсдэлтэй байдаг. Тэгээ одоо бид нэгдүгээрт одоо тайлангуудынхаа зөрчлийг арилгах шаардлагатай болж ирж байгаа. Тухайн тэр хүн тухайн үед одоо ямар нэгэн хүндэтгэх шалтгаан байсан ч юм уу тэгээд тайлангаа ирүүлэх байж болно. Одоо бид татвар удирдлагын нэгдсэн системд шилжиж байгаатай холбогдуулаад ерөөсөө бүх тайлангийнхаа зөрчлийг арилгуулж татрын ногдол төлөлт нь бол зөв болохгүй. Тэгээд бид нэр ямар шаардлага тавьж яах вэ гэхээр 11 сарын 15-наас өмнө тайлангийнхаа одоо энэ ирүүлээгүй татвар төлөгч татрын хэлтсээр ирж хариуцсан одоо эрт дуудаж байгаа байцаагч нартайгаа ирж уулзаж тайлангаа илгээх өөрсдөө илгээж чадахгүй бол заавал энэ байцаагч дээр ирж зөрчлийн хуулийн дагуу ажиллабар хийж тайлангаа илгээх ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй. Өмнөх улирлын татварын тайлангаа ирүүлээгүй эсвэл хоцроосон татвар төлөгч нар тайлангийнхаа зөрчлийг арилгахгүй бол дараа улирлын тайланг илгээгдэхгүй шалгуур үзүүлэлттэй байдгийг татварын байцаагч нар сануулсан юм. За асуух хугацаанд тайлангаа ирүүлээгүй тохиолдолд зөрчлийн хуулийн дагуу 1.5 сая төгрөгийн тургуул ногдуулах хуулийн хариуцлага хүлээлгэх тул татвар төлөгчдийг төлбөрийн эрсдэлд орохгүй байхыг татварын хэлтсээс анхаарууллаа. Дараагийн мэдээ. Улс аймгийн нийгмийн ардчлал Монголын эмэгтэйчүүдийн холбооны тогтвортой хөгжил тэгш оролцоо сэдвүүдэд чуулган өнөөдөр ойрт хөгжимжчгийн театрт боллоо. Чуулганд Улс аймгийн нийгмийн ардчлал Монголын эмэгтэйчүүдийн холбооны гишүүн 270 гаруй эмэгтэйчүүд оролцлоо. Аймгийн нийгмийн ардчлал Монголын эмэгтэйчүүдийн холбооны тогтвортой хөгжил тэгш оролцоо сэдвүүдэд чуулган өнөөдөр ойрт хөгжимжчгийн театрт боллоо. Чуулганд Улс аймгийн нийгмийн ардчлал Монголын эмэгтэйчүүдийн холбооны гишүүн 270 гаруй эмэгтэйчүүд оролцлоо. Чуулганаар 10 дугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулагдсан нийгмийн ардчлал Монголын эмэгтэйчүүдийн холбооноос гарсан санал санаачлага шинэ дүрмийг танилцуулахаас гадна нийгэм дэх эмэгтэйчүүдийн тулгамдж буй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр чуулсан юм а. Нийгмийн ардчлал Монголын эмэгтэйчүүдийн холбоо нь өнөөдөр тогтвортой хөгжил тэгш оролцоо сэдвтэйгээр аймгийнхаа 4-р чуулганыг хийж байна. Өмнө нь 19 оны 10 дугаар сарын 18-нд Улаанбаатар хотод төв холбоо маань ээлжид 7-р чуулганаа хийгээд намынхын холбооныхаа ерөнхийлөгчийг одоо шинээр сонгосон. Мөн намынхийнхаа дүрмд өөрчлөлт оруулсан. Тэгээд үргэлжлүүл манайх чуулган хийж байгаа нь болохоор бас төв намынхийн дээр шинэ дүрмээ өөрчлөгдсөн дүрмээ танилцуулах тийм ээ. Бид мөн зохион байгуулалтын асуудалд орон манай нийт 19 тэргүүлэгчтэйгээр аймагт үйл ажиллагаа явуулдаг холбоо. Тэгээд 5 хүндэтгэх шалтгаантайгаар төрийн албанд шилжин ажилласан буюу бас эрүүл мэндийн шалтгаанаар нэг хүн ингээд чөлөөлөгдөж байгаа тэргүүлэгчдээс тэгэхээр одоо 5 орон тоон дээр 5 тэргүүлэгч нөхөд сонгох ийм зорилготой чуулж байгаа. Мөн нийт 280 эмэгтэйд урилга өгсөн. Яг одоо 274 хүн оролцож байна чуулганд. Манай төв холбооноос маань хууль зүйн дэд сайд байсан нийгмийн ардчлал Монголын эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ванчин удуулагч маань ирсэн байна. Мөн эрүүл мэндийн дэд сайд, бэмсрэн сайд маань оролцож байна. Мөн аймгийн орон нутгийн удирдлагууд оролцож байна. Тэгээд мөн энэ дээр бас эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, одоо тэдний одоо сайн сайхны төлөө одоо төр засгаас тийм ээ ямар ажил хийж бодлого шийдвэр гарч байгаа, хэрэгжүүлж байгаа талаар нь бас аймгийн удирдлагууд эмэгтэйчүүдтэй танилцуулж байна. За тэгэхээр нийгмийн ардчлал Монголын эмэгтэйчүүдийн байгууллага бол эмэгтэйчүүдийнхээ нийгмийн байдлыг дэвшлүүлэхийн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг ийм байгууллагын нэг.
Тэгээд манай байгууллагын 7 дугаар чуулган сая болж өнгөрсөн энэ 7 дугаар чуулганаараа бид нэр бүх үеийн эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг сайжруулах, энэ чиглэлээр бодлого намын мөрийн хөтөлбөр болон засгийн газрын мөрийн хөтөлбөрт бодлого олгож суулгах ийм асуудлыг хөндөж тавьсан. За энэ хүрээнд бид нэр 3 үеийн эмэгтэйчүүд ийм асуудлыг нэлээд одоо төлхөө анхаарч байгаа. Энд залуу эмэгтэйчүүдийн бодлогыг ямар байлгах вэ? Дунд үеийнхэн мөн ахмад үеийнхэн эмэгтэйчүүдийн бодлогыг ямар хэмжээнд байлгах вэ гэдгийг бид нэр өнөөдөр авч үзэж байна. Мөн аймгийн нийгмийн ардчлал Монголын эмэгтэйчүүдийн холбооны 19 тэргүүлэгч байдаг бөгөөд тодорхой шалтгааны улмаас холбооноос гарсан нэрвэхэд 5 тэргүүлэгчийн оронд 5 тэргүүлэгч сонгох зэрэг асуудлыг чуулганы үеэр хэлэлцлээ.